Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу баталсан шүүхийн хуулийн үндслээр Монгол улсын үндсэн хуулийн бүтцийн байгууллага болох шүүхийн сахилгын хорооны шүүгч бус 5 гишүүний асуудлыг бид одоо 2 өдөр хилцэж байна. За нэр дэвшигчдийн талаар надад хэлэх тийм санал байхгүй гэдгээ дахин хэлье. Хонголын шүүхийг устгах, ард түмний дунд шүүхийн нэр хүндийг өсгөх, шудраг шүүхээр шүүлгэх, шүүх хараат бус байх энэ үндсэн хуулийн зарчмыг биелүүлэх энэ үзэл баримтлалын хүрээнд шүүхийн хуулийг баталсан. Гэхдээ энэ дээр би шүүхийн хуулийг батлах ажлын хэсэгт эхнээс нь аваад батлах хүртэл нь үндсэн хуулийн үзэл баримталтай зөрчилдөөнтэй асуудал байсныг удаа дараа хэлж байсан нь өнөөдөр энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус 5 гишүүн шүүхийн сахилгын хорооны шүүгч бус 5 гишүүнийг сонгон шалгаруулах процедуртай холбоотой асуудал байсан. За өнөөдөр 29 нэр дэвшигчээс 5 нэр дэвшигчийг өнөөдөр энэ хууль зүйн байнгын хорооноос батсан улсын хурлын даргын захирамжаар томилогдсон 15 нэр бүхий гишүүн сонгож оруулж ирсэн энэ нэр дэвшигчд бол хүндэтгэлтэй хандж байна. Хүндэтгэлтэй хандж байна. Энд өнөөдөр нийгмийн сүлжээ болон ард иргэд энэнийг маш анхааралтай хажиглаж улсын хурлын гишүүдийн нэрээр олон одоо санал гомдол мэдээлэл ирүүлж байгаа. Нэгэнт одоо өнөөдөр энэ улс төрийн томилгоо гэж үзээд байгаа. Улс төрийн шалгаруулалтаар гарч ирсэн та бүхэн бол мэдээж өнөөдөр үндсэн хуулийн бүтцийн байгууллага дорж ажиллаж байгаа учраас тэр шудраг шүүхийг бий болгох, шудраг шүүхээр шүүлгэх, шудраг шүүгчийг гаргах, алдаа завхрал гаргасан урдын тэр алдаа завхралыг давтахгүй байхын тулд шин зүйлхэн гэдэгт би итгэлтэй байна. Ингэж хийх ёстой. Өнөөдөр бид нар Монгол улсын шүүх хуулийн байгууллагыг шинжлэх энэ асуудал бол олон жил яригдсан, сүүлийн жилүүдэд хүнийг хохироодог, хилмигдүүлдэг, хууль бусаар шүүдэг, улс төрийн захиалгаар бусдыг тагнадаг, чагнадаг ийм асуудал газар авж энэ асуудал сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нийгэмд, ард иргэдэд олон зүйлийг дагуулж ээж өнөөдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдэж түүний дагуу шүүхийн хууль шинжлэгдэж түүний дагуу өнөөдөр энэ шүүхийн сахилгын хороо гэдэг байгууллагыг шүүгч дундаас шүүгч бус гишүүд дундаас өнөөдөр нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлаж томилж байгаамаа. Би бол өнөөдөр энэ нээлттэй сонгон шалгаруулалт энэ зарчмыг дэмжиж байгаа. Энэ бол шин зүйл, шин дэвшил шүүхийн шинжлэхийн төлөө хийж байгаа төрөөс явуулж байгаа бодлогын хамгийн том дэвшил. Гэхдээ энэнийг шалгаруулж томилж байгаа энэ арга барил нь үнэхээр үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд үндсэн хуулийг зөрчсөн ийм үйл ажиллагаа байгаа гэдэгт би урдын адил санал нэг